Пүрэв начин дайчин чингүн хамтрожийн хошууны чавган цэгч хүний 7 хүүхдийн ууган нажээ. Одоогийн Булган аймгийн Сайхан сумын Угал цөнгөргийн орчмоор нутаглаж байсан Пүрэв начин бол асар их барь чадaltaй хүн байжээ. Улсад начингаас дээш цол хүртэж нэр гараагүй боловч алдар зүйтэй авраг арслангуудаас давуу чадaltaй хүн байсан бөгөөд тэр үед ховдын манж амбаны жас тамганд сууж байсан Амбан ноён Баруун аймгийн олон хошуудын наадамд барилдуулахаар Пүрэв начин дуудулжээ. Пүрэв начин ноёны зарлигийг дагаж өртөөгөөр явж очижээ. Олон ноёд Амбан ноёны цугларч хаанхын хэн гэдэг бүх төрүүлэх бол гэж ярилцаж байваа. Гэтэл хатавчинд сууж байсан Пүрэв угийн ам хэл сүрхий хүн байсан тул "За энэ наадамд боол би төрүүлнэ. Төрүүлэхдээ ганцхан сэрэн дунгуугаар төрүүлнэ шүү" гэжээ. Амбан ноён сүртэйгээр төрүүлэхгүй бол яах вэ хөө гэж асуугаад Пүрэв огтхон жиргэлзэлгүйгээр "Энэ бүндгэрийг та мэддэг юм байгаа үсттэй" гэж толгоогоо зан өгүүлжээ. Тэгээд ноёноос "Хэрэв би төрүүлвэл та яах вэ" гэхэд ноён "Чамайг төрүүлвэл нүдтэй шар отго түрүү бүхийн 2 шагнал өгнө" гэжээ. Пүрэв начин учраа бүгдээ дан сэрэн дунгуугаар хаясаар яваад зүүн гүний шарав заан гэдэгтээ үзүр түрүүнд үлдэхэд цаад бүхийн засуулан "За хөө мэдлэлтэй байгаарай. Цаадах чинь сэрэн дунгуй хийн шүү" гэхэд Пүрэв начин "Хэлсэн чи хэлээгүй ч хийн. Чи харин бөхөөхөн зогсож байгаарай" гэд ухасхийн дээр сэрэн дунгуй хийгээ төрүүлсэн гэдгээ. Пүрэв начин ховдын амбаны зэрэг залгах наадмаас уцаж яваад хөтөлгөө мөрөө алджээ. Унсан ганц морь ницээд бүр явхаа байж Далай Чанхур бангийн нутаг 100 модны өртөөнд орж ирээд тайны гэр хүрэхээр арай чамайг сажиж байтал хэдэн залуу үсгийг тааралдаж түүнийг харан шоолон инээлдэж байваа. Залуу начин баахан ичиж бантсандаа хүчтэй давраатгсан чинь мориныхоо игмийг хуг давирчихсан байжээ. Мөн ах トゥ хоёр авраг Лувсан Жамба намхай нар намар орой болсон хойно хотныхоо хөрзөн ховхолж байваа. Хөрзөнгөө ховхлолгүй тохой хөртөө дагтаршуулсан нь ер дийлдэхгүй байж. Хоёр авраг дэмийл хөшвөрөгдөн хөвлжүүлж байтал Пүрэвгаа хурч ирээд хоёр аврагын цохиж байгаа чулуу жижигдэж байна даа. Хөрзөнгөө хоргол шиг чулуугаар нүдэд яаж хаалах вэ дээ? Олигтойхон том чулуу олоод ирэхгүй. Та хоёрт ямар даахгүй зовлон байх биш гэхэд ах トゥ хоёр авраг начингийн хүчийг сорих хөдөлт төрж тэгвэл чадалтайгаараа та томоохон чулуу авч ирээд хаглаад орхитой гэхэд Пүрэв начин юм хэлсэнгүй уулууд явж асар том хад ховхлон өнхрүүлж ирээд "За та хоёр өргөдөө" гэхэд хоёр аврах хин даамаргүй бололтой болохоор начин "Та өөрөө өргөө тавьчихгүй юу" гэхэд нь нудрага шумлан гинэт ухасхийн нөгөө том хадыг толгой дээрээ өргөн гаргахад "Алдчих үү дээ" гэсэн хүмүүс дуу алдаж байсан гэдгээ. Тэгээд Пүрэв начин өнөөх чулуугаа хөрзөн дээр хаяхад хашааны тэнг хагасыг эзэлж байсан тэр хөрзөн зад усарсан гэдэг. Пүрэв начин тэр дөрөө авчрахыг нь би авчирлаа. Зайлуулахыг нь та хоёр зайлуулаарай гэж хэлээд мордоод явах гэтэл авчирснараа өөрөө зайлуулаад өгөө гэжээ. Хариуд нь даншигын аваргуу зайлуулж чадахгүй бол хонио дээр нь хашиж орхиорой. Ямаа дээр нь цовхрон тоглож байг гэд явчихжээ. Хоёр авраг уг чулууг өргөө даасангүй. Арай хин өнхрүүлж хорооныхоо захад гаргаад хожим аажмаар өнхрүүлсээр хотны захад аваачжээ. Тэр чулууг Булган аймгийн орон нутаг судлах музейд хожим аваачсан байна. Харин хоёр аврагын өвөлжөө нь Сайхан сумын өмнөхөн шар асхны өвөлжөө гэдэг нэршсэн одоо ч бий ажээ. Нэгэн удаа Пүрэв начин хоёр аврагтай маргалдаад Лувсан Жамба аврагыг цохиод унгаж өргөж намхай авраг ахыгаа өмөөрөн хамчхаар босч ирэхэд нь Пүрэв начин мордоо зүхтаажээ. Хоёр авраг хөөж гүйцэхэд Пүрэв мориноосоо бууж арай л алхахгүй байх гэж бодоод төрүүлгээ харан хэвтэж өргөж ах トゥ хоёр авраг түүнийг дээш нь харуулж нүдэг санаатай ноцолсон боловч хүч эс хүрлцэн нуруу руу баахан дэвсчгээд яваад өчөө. Маргааш нь хоёр аврагтай Пүрэв начин уулзаад "Хоёр авраг сайхан нойрсвөө. Би жаахан шархираа тааруухан унтлаа. Би алгын чинээ нүрээ аврагуудаас хамгаалж хэвтээд аврагууд нүрийг минь ил гаргах гэж ноцолдоод зодож явчихлаа. Бас л инх тэнхээтэй байгаа юм шүү. Нэг хавирга мултарсан бололтой өвдөд байна" гэд айл хэсэж айраг ууж инээд тохоо болгож явсан гэдэг. Гэтэл ах トゥ хоёр түүнийг зодоод буцаж явахдаа мөн Пүрэвийг арай хэтрүүлж орхив удаа өчөхгүй байгаа хэмээн ярилцаж явсан байна. Пүрэв начингийн эцгийн хамаатан Лувсан гисгүй гэж байжээ. Түүнээс нутгийнхан айж ичих гэж ихтэйхэн байв. Нэг өдөр Лувсангийн нэг ат шаварт очоод 8 хүн гаргах гэж татаад дийлээг байжээ. Пүрэв начин энэ үед айл хэсж айрагдаад алга байж гэнэ. Тэгээд Пүрэвийг орой ирэхэд нь Лувсан уурлаж байна. "Чи хаашаа алга болвоо? Цаан чинь нэг ат шаварт унаад гаргаж чадсангүй" гэжээ. Пүрэв бөхөөхөн аргамж хэдийг аваад явахад нь Лувсан "Цаадах чинь хүнтэй явна уу" гэж асуухад гэрийнх нь "Ганцаараа явчихлаа" л гэж. Пүрэв шаварт унсан тэмээн дээр очоод аргамжаараа бүх гихч нь хөлшөж суух татан гаргажээ. Ингэхдээ тэмээний цээжнээс өргөхөд хөгсөн шавар нь
дуграад эн чинь би унгаж байна уу? Тэмээ унгаж байна уу гэж хүмүүсийг хөхрүүлж байсан гэдэг. Хожим лувсан гэсгүй уг газрыг очиж үзэхэд нь бөөн чулуудыг нүүлж олсон байж гинэ. Учрыг бүрэн начингаас асуухад атны шигдсэн газар хавтгай зүйлүүд өндөө байна билээ. Тэр нь тэглээ та нар гаргаж чадсангүй л дээ. Би дэгнүүл чулуутай суух татаад хайчихсан юм гэж хариулжээ. Пүрүү начин зол авчихад Цэцэнхан аймгийн наадамд очихоор явжээ. Тэр үе тус аймагт Жуваа зан гэгч айхтар байжээ. Хамт явсан бүхчүүл нь Жуваа хэцүү хэмээн ярьж явжээ. Тэгэхэд Пүрүү Жувааг би хүн юм бол хаяна адуус бол дийлэхгүй л байх гэж ярьж явж. Ингээд тэр наадмын 3-ын даваанд Пүрүү Жуваа зан дамдуулжээ. Пүрүү ухсхийн орж өргөд барсангүй. Давхар хамаад ч барсангүй. Тавьчихаа таарсан чинь хаагаараа өөрөөс нь илүү харагдаж байна гэд. Ийм маягаар хагас өдөр барилджээ. Бүр ядарч махлагдаж байж арай ихийн хайжээ. Хожим Пүрүүгийн нас өндөр болж хэвтэр дороод байх үедээ нэг удаа тэрбэр дүү нартаа хүүхэд би нэг босъё. Хангаа дэлхийнхээ бараа харж би засъя гэд арай ихийн төшөөл ус гарч ирчгээд өхнө гэдэг чинь яасан бэрх юм бэ? Жуваатай ноцолцсноос арай гайгүй гэж бодсон чинь илүү их хүч гарч байна шүү хэмээн хэлж байсан гэдэг. Илүү ихийг сонсохыг хүсвэл subscribe баярлалаа.